За сайн байцгаана уу та бүхний өнөөдөр мэндүүгээр хий. Өмнөх жил дээр бүгдөө одоо суудал тавилаа үүтсэн. Суудал одоо хөгжмөө хэрхэн авчихаа үүтсэн. Өнөөдрийн хичээлээр баруун гарын барил буюу номоо хэрхэн барих вэ? Хэрхэн татах вэ гэдэг хичээлийг үзнэ. За юун төрөнд хэдүүлээ номоо үлгсэн байгаа. Тэгээ тэрийг авъя. Яаж авах вэ гэхээр хуруугаа хийгээд тэгээд хоёр хуруугаараа ингэж хоорондох зайг тууруулж аваад ингэж авах хэрэгтэй. Энэ өөрөө нөгөө жавхцыг таслахгүй байх. Тийм ээ. За ном бол сулдсан байх хэрэгтэй. Одоо ийм механик номыг сулдсан байх хэрэгтэй. Тэгээд тоолохдоо ингээ буцааж хангална. Тоолж усаад суллана. За номоо ингэж барина. Баруун гар ямар байдалтай байх хэрэгтэй вэ гэхээр сул байна мэдээж хэрэг. Тэгээд баг зэрэг дотор нэг ундаг хатгсан шиг бөөрхөө байх хэрэгтэй. Дотор юм бөөрхөө. Тэгээд ихц шулуун. Доод зэхээрээ нэг шугамд шулуун байгаад тэгээд эхлэхдээ ном эхлэхэд баг зэрэг дэгэрсэн юм шиг байдалтай байх зүгээр. За ийм байдалтай байна гэсэн үг. Тэгээд алга дээшээ биш. Яг урагшаа ингэж харна. Тоглоход бэлэн үедээ юм гэсэн үг. Харин ном татахад энэ байлаас баг зэрэг дэлгэгдээд энэ дээр тэгшин болж харна. Тэгээд буцаад хомгох ийм хөдөлгөөн хийгдэнэ гэсэн үг. Хөдөлгөөний хувьд ирэхэд ийм юм байна. Энэ баруун гарын хөдөлгөөнд одоо энэ буглаг энэ юу хэсэг одоо шуу хэсэг гэдэг бүгд оролцсон. Тэгвэл хүмүүс одоо тохоогоо авчичаад ингээд зүгээр ингэж хөдөлгөөд байдаг ч юм уу. Эсвэл тохоогоо ингээд төгччээд ийм хөдөлгөөн, иймэрхүү буруу хөдөлгөөн байгаа гэдэг юм биш. Яг бүгд ингээд чигэд ингэж хөдөлж явах хэрэгтэй. За юм байна. Огцом гэд ингэж хойш татахгүй шүү. Бага зэрэг дэргэж байгаа юм шиг. За номоо хэрхэн барих вэ гэхээр номын одоо колот хэсэг гэдэг энэ уг хэсэг энэ яасан. За энэ эрх өрөөний 7 хоорондын хэсгэр ингэж хийлээ. Алга урагшаа харж байна тийм ээ. Эрх өрөө ингэж авсан байна. Тэгээд дээд 2 хороо ингэж тавигдлаа. Энэ 7 хороор дунд 2 хороо хамт. Тэгээд жавхцсан дээр чигчэн хуруу 7 хуруу. Энд бол дунд хуруу 7 хуруу, энд ядам хуруу чигчэн хуруу байна. За иймэрхүү байдлаар харагдана. Ингээд харахад номгүй үед харахад ийм бөөрхөө байдал, номоо авахаар иймэрхүү байдал. За энэ дээр одоо хуруу хоорондын харьцаагаа хэдүүлээ харна. За энэ ядам хуруу, дунд хуруу хоёр бол давхцаж байгаа юм шиг иймэрхүү байдалтай байх юм байна. За чигчэн хуруу нэг юм байна. Номоо тоглоогүй үед бол ядам хурууны энэ үе номны энэ савхан моднаас түших хэрэгтэй шүү. Эрх хуруу дээрээс нь энэ доороос нь ингэж ном тогтно. За нэг иймэрхүү байдалтай байна. Энэ талаас нь харъя. Энэ эрх хуруугаар ингэж хэмхэхгүй ийм чөлөөтэй хөдөлгөж болж байна тийм ээ. Хооронд ингэж явагдаад эрх хуруу юм сул. За номоо хэрхэн тавих вэ гэхээр за шавхцсан дээрээ угаас нь ингээд одоо уг хэсгээр нэгэ 50 номын уг хэсгээр. Энэ хоорондын харьцаа 90 градус байх хэвээр. Номын аль ч хэсгээр авч явсан 90 градус. Ийм юм уу одоо ийм байхгүй байх нь тийм ээ. Тэгээд ном доошоо унсан эсвэл дээшээ ийм биш. Яг дээшээч ингэж ч одоо 90 градус байх хэвээр. Ингээд ч 90 градус байх хэвээр. Ийм. За номын уг хэсгээр ийм байралтай, дунд хэсгээр ийм байдалтай, үзүүрсээр ийм байдалтай байна. Баруун гарын хувьд дэлгэцсэн ийм байдал. Тэгээд ийшээ түлхлээ гэж бодоход солроод тэгээрсэн байдалтай чинь тийм ээ. Буцаад энийг дэлгэх нь баг бахаар. За тэгэхээр бид нар одоо чавцаа хэлхсараа дуурахтаа яг аль хэсгээр байвал зүгээр юм бэ? Аль нь одоо яг зохистой газараа дуурч байгаа юм бэ гэж үзэх хөөхөр энэ доодмаар энэ хайрцагны дээд үнцэг хоёрын гол хавцаа байвал зүгээр. Ер нь дунд чинь бол ийм. Хэрвээ дээд өнгөрөө тоглох юм бол жаа маарлага шахаад энэ хавь руу байвал зүгээр. Ийм. Одоо энэ хэсэг болгон дээр одоо дууралтаа тембер гэж ярьдаг. Энэ бас баг зэрэг ялгаатай байгаа. Ер нь бол миний хувьд бол дунд энэ гол хэсгээр нь тоглол их зүгээр гэсэн юм зөвлөгөө өгмөр байна. За хэдүүлээ дахиад саний. Гар сулхан байх хэвээр. Дээш ингэж өргөгдлөө.
ингэж өргөдөхгүй шүү. Дээш өргөдлөө нумаа барьлаа. Шууд нэг л хөдөлгөөнөөр барих гэсэн юм аа. Ингээл барь. Тэгвэл хүмүүс хитрхи бас ингээл за энийгээ тавьлаа ингээд харах бас хэцүү болчдөг. Шууд л барих хэрэгтэй. Анхаарах гол зүйл байгаа. Энэ ядам хурууны энэ нэгдүгээр үе гэж хэлгөө тийм ээ. Нэгдүгээр үе нь энийг доороос нь түшиж явах хэрэгтэй. Эрхөө уруу энэ дээрээ унахаас хамгаалаад ингээ байж явах хэрэгтэй. Ингэсэн байхад чанга барах шаардлага. Энэ бол маш хөнгөн зүйл учраас зүгээр л ивэр тогтоочих. Тэгэл эхлэхдээ баг зэрэг тэгээрсэн байдалтай байна тийм ээ. Энэ хоорондыг таав гарч байгаа. Эндээс одоо тэгшин болгоно. Аагаар дэлгэж байна. За одоо хэдүүлээ 4 гişгэн тоолоод нумаа татъя. 1 2 3 4 Энэ хэдүүлээ нумаа бүтнээр нь одоо ашиглаж байна тийм ээ. Тэгэхээр бүтэн нумаар явна. За одоо эсвэл хэдүүлээ дараа нь хагас одоо нумаа ашиглаж үзье. Нумны талаа. Тэгэхээр 2 гişгэн тоол хийдэг хөө. За 4-ний 1 хувааснаар нь явж үзье. За 8-ний 1 хувааснаар нь явж үзье. Нумаа одоо богино зайд ингэж дуурах чинь тийм ээ. За иймэрхүү байдлаар одоо хэдүүлээ баруун гараа барина. Баруун гараа одоо барьлаа ингэж авах нь нумаа ингэж барина. Ингэж дуургана тийм ээ. За ийм байна баруун гараа хувьд. Тэгэхээр хэдүүлээ энэ дээр нэг зүйл анхаарах зүйл нь юу гэхээр дууралтыг одоо тунгалаг байлгах нь чухал. Тэгээд хүмүүс эхлээд нумаа тавьчаад эхлэх арга. Эсвэл шууд агаараа шууд ингэж эхлэх арга байна. Миний хувьд бол анхлан сурж байгаа хүмүүс бол нумаа өсөөлөн тавьчаад гараа суулгаад биеэс олчоод тэгээд хэд чанга зүгээр л хөндөрөлгөөр хаашин татчих. Ингээд хөгжимчээ зөв дуурна. Ингээд чахраад ингэх юм бол тэр бол нөгөө даралчийн ихтсэн байна ёо гэдэг нэг гэсэн үг. Хэрвээ дуурахгүй байх юм бол таны гар хитрхэж хангараад хөндөрөөд байдаг гэсэн үг. Сайхан сулуулж өгөөд нумныхаа хялхсыг нь жавхцнараа тавиад ингээд хойш нь хэрэгтэй юм байна. За та бүхэнд маш их баярлалаа.